сайн байцгаана уу? Монгол Тэмүүлэл олон улсын лабораторийн сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүд хүндэт зоч таа. Ингээд Тэмүүллийн гэр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Маглаа. Чи юу гэдэг үг сонсч байсан уу? Мэдээд сонсолгүй яах вэ? Юурт гэдэг чинь дуу хэлбэртэй сонсыг хэлдэг шүү дээ. Тэгвэл Монголын юурт гэх юм бол манай монгол хэрэг болж байгаа юм л да. Хөнгөн авсаахан бас дээрээс нь их удаан нэрлэгдэг гэд маш олон давуу талуудыг монгол гэр нь өөртөө шингээсэн байдаг. Үүнээс гадна гадаад харагд байдал нь ч бас давуу талтай. Бидний олж мэдснээр 13 дугаар сарын гэр тэргийн тухай дундад зууны тэмдэглэлд гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа юм шиг сүртэй харагддаг хэмээн тэмдэглэсэн байдаг юм байна лээ. Үнэхээр л нүүж явах хөцөг сүртэй харагддаг юм байна лээ. Одоо тэр нь бидний хэрэглэдэг мөнгөнд сүртээр зурлан үлдсэн байдаг шүү дээ. Мөн нэмээд дуртад Монгол гэр маань ЮНЕСКО-д 23 дахь үг болж бүртгэгдсэн юм байна лээ. ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын бийт бус өгөөр ийхүү манай улс 6 дахь өрөө Монгол хэрэг амжилттай бүртгүүллээ. Өмнө нь Бүрдийн баяр, Монгол ардын дуу, Монгол наадам, Монгол морин хуурын чуулга гих зэрэг үүдийг бүртгүүлсэн байдаг юм байна лээ. Инхээр Монгол гэр маань бидний амьдралын гол хэрэгцээс гадна Монгол улсын маань томоохон өв соёлуудын нэг юм байна шүү дээ. Мөн нэмээд дуртахад Герман 300 орчим жилийн тэгтээс одоогийн хэв шинжээ олон бидний амьдралын гол хэрэгцээ осоор өнөө үедээ иржээ. Үнэхээр л малчин монголчууд нүүдэлчин монголчуудын гол хэрэгцээ гарцаагүй юм. Тэгвэл энэ гол хэрэгцээ бас томоохон өв соёлын тухай сурагчид маань ямар мэдээлэлтэй байдаг тухай сонирхцгаая. Монгол гэр хизээ өссөн юм болоо? Мэдгүй. Монгол гэрийн үүдийг яагаад 100 урагш тийш нь харуулж ирд юм болоо? Сайн мэдгүй маань. Гэхдээ халах үндэстнүүд бол ерөнхийдөө Монгол гэрүүдийг 100 урд тийш нь харуулж барьдаг. Баядууд Баруун аймгийнхан болохоор зэрэг миний ажигласнаар болохоор зүг хамаагүй л барьдаг юм лээ. Монгол гэр яагаад дугуйлбартай байт юм болоо? За тэгэхээр айл болгоны ингээд өнцгүүдэд харын нэрийг хөрөмтлөгддөг гэж үздэг. Тэгээд Монгол гэр нь болохоор дугуйлбартай ямар ч тийм өнцөг байхгүй. Тийм учраас харын нэр байхгүй, сайн сайхан энерги байдаг гэж үздэг. Бас нөгөө талаараа болохоор зэрэг нүүж суухад амар хэлбэр гэж дугуйлбартай байдаг. Монгол гэр хизээнээс үүссэн болоо? За Монгол хосаатнууд бол нүүдэлж ухсаатай гэж үздэг. Тиймээс дөрвөн улирлыг одоо ингэж хамааруулан одоо ингэж нүүж явдаг. Тиймээс Монгол гэрийг ашигласаар ирсэн. За Монгол гэр маань болохоор миний бодлоор хүннүү гүрнээс өмнөх үед үүссэн гэж бодож байна. Учир нь хүннүү гүрний үед бол Монгол хосаатнууд нүүдэлж явж исэн. Тиймээс тэрнээс ч өмнө гэсэн Монгол гэр үүссэн байхаа гэж би үзэж байна. Монгол гэрийн үүдийг яагаад 100 урагш тийш нь харуулж барьсан болоо? Дээрх бичлэгээс харахад хүүхдүүдийн маань ойлголт харилцаа адил байна. Тийм учраас та бүхэндээ гэрийн тухай мэдээлэл олгох зорилгоор бидний бичсэн баримтат киног төлөвлөе. Монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын нүвийг өөртөө агуулдаг Монгол гэр нь манай орны онцлог нүүр царай төдийгүй архитектурын өрмөц бүтээл юм. Монголчуудын гэрээ зүүн өмнө тийш харуулан барьдаг уламжлал нь зөвхөн умар цэцүүгийн салхинаас хамгаалсан төдийгүй нарны цагийг амьдрал ахуйдаа ашиглах гол үндэс юм. Зүүн урагш харуулсан барьсан гэрийн ханын толгой 2 үний хоорондох зай 6 градусын өнцгөр үүсэх бөгөөд өнөөгийн цагийн хууртай яг тохирно. Монгол гэр дугуй байдгийн учир нь доторх зай талбайг дээд зэргээр ашиглаж болох хамгийн оновчтой хэлбэр нь дугуй бөгөөд оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийн бүх бат төгс төгөлдөр нь бөмбөрцөг билээ. Гэрийн үйлс хөрсийн талаар ярихын тулд Төв Азийн газар нутаг дээр анхны хүн амьдрах болсон зүй тогтол болон түүний ухамсартай үйл ажиллагааны үе шатыг авч үзэх хэрэгтэй болно. Хүн төрөлхтний орон байрны чухал хэлбэрийн нэг болох Монгол гэр нь анхны суц, агуун оромжнаас өнөөгийн хэлбэрт хүрэхийн тулд олон үе шатуудыг дамжин ирсэн байна. Анхны хүмүүсийн орон сууцны нэг эртний хэлбэр нь агуун оромж байжээ.
Агуйн оромж нь манай эртний өмнөх 10,000 жилийн тэртегээс үүссэн гэсэн судалгаа байдаг байна. Бүтэц зохион байгуулалтаараа хүний санаанд оромгүй уран хэлбэртэй агуйнууд дэлхийн төв бүхнээс олддгийн адилаар манай орны нутгаас ч цөөнгүй болсон. Тухайлбал цэнхрийн агуй, баян улаан агуй, шилийн богдын агуй, гурван зярдын агуй, даян дээрхийн агуй, хэрлэнгийн өхрээгийн агуй, харшаантын агуй гэр зэргийг дурдаж болно. Агуйн хэлбэрээс гарсны дараагаар гал үүссэнтэй холбоотойгоор тухайн үед хүмүүс газар дор орон сууцаа барьж амьдрах болсон байна. Галын ачаар гэрэл үүсгэн аратан амтнаас хол далд оромжинд орж суурших болжээ. Малтмал сууцыг эрүүкэ гэх бөгөөд хүмүүс аажиндаа малтмал сууцандаа хиймэл хан дээвэр хийжээ. Дорнод аймгийн хуучин Тамсаг булаг сумын төв барилж байсан газараас зүүн урагш 7 км зайтай нэгэн булгийн эрэг хавцаа манай эртний өмнөх 4-өөс 3,000 жилийн тэртэй холбогдох эрүүкэ сууцны үлдэгдэл олдсон сонирхолтой. Урц нь Монгол гэрийн эхлэл болсныг түүхийн сурал бичгүүд баталдаг. Урцны яс биеинд хэрэглэдэг олон тооны сургаагийг бүх тогтвортой болгохын тулд урцны дотор талаас модон цагиргаар бүлүүрдэн торгодог арга дэлгэрчээ. Тэрхүү модон цагирга нь өнөөгийн тооны анхны хэлбэр юм. Урцны бүтэц зохион байгуулалтын хамгийн ашигтай хэлбэрүүд нь гэрийн хан, туурга, тоон, унь үүс хүртэлсэн нөхцөл болсон. Эртний хүмүүс мал аж ахуйг эрхлэх болсон нь эрүүкэ урцнаас хэлбэр, хийц, маяг төрхөөрөө өөр боловч гарал үүслэрийн холбоо бүхий хамт гэр үүсгэд цохих үүрэг гүйцэтгэсэн юм а. Монголын тоол хээр нутгаар эрт цагт нутаглаж байсан малчин овг аймагуд ус бэлчээрийн сайныг шилэн нүүдэлдэг байлаа. Олон хоног үргэлжилсэн нүүдэл хөгшөд, хүүхэд, эмэгтэйчүүд их туйлдаж ядардаг байсан тул газар орон алхсан нүүх их нүүдлийн үед тэдгээр зориулсан тусгай тэрэгт цууц бэлддэг байжээ. Тэрэгт цууцны хөгжлийн дээд хэлбэр нь тэрэгт гэр юм. Тэрэгт гэрс бол тэр үеийн Монгол олон аймгийн толгойлогч цэргийн шадар түвшинд хаттын хэрэгцээнд өргөн хэрэглэхээс гадна цэрэг дайны зориулалтаар ашигладаг байжээ. Дундад зууны Монгол олон аймагуудын дунд дэлгэрсэн гэрийн төрөл, цууцны хэлбэр, хийц, бүрээсийн талаар нууц товчоо, Юан улсын судар цухас тэмдэглэсэн байдаг. 13 дугаар зууны хүзүүчин тоонтой гэрийг цомцог буюу чорхон гэнэ. Чорхон гэрийн өндөр нь туурган хэсгээрээ 2.4-өөс 2.5 м байсан бололтой. Энэ нь тэр үеийн хаад алтан ургийнхан гэрт толгой бүхэлгэж орохыг цэвэрлдэг байсантай холбоотой юм. 13-аас 16 дугаар зууны үед Монгол гэр нь өндрөөрөө тонны цамхаг хүртэл 5 м байсан явдал нь тухайн үеийн хүмүүсийн бие чоцорхог өндөр байсантай холбоотой. Байгалийн үзэгдэл, салхины нөлөө, хөрсний овоолт, газар хөдлөлт, үер их хэмжээгээр орсон цас сэргээс шалтгаалж унь нь хугарч эвдрэх явдал нэлээд хэмжээтэй байсан нь түүний хийц бүтцийн харьцаа цаг хугацааны явцад өөрчлөгдөд хүргэжээ. 16-аас 20 дугаар зууны үед Монголын урчууд эртний энэтхэг төвдийн ном судрыг үнзгий судалсны ачаар онлын нэлээд зүйлийг практик мэдлэгтэй холбож гэрийн бүх тогтвортой хувилбарыг олжээ. Чухам энэ үеэс гэрийн өндрийг багасган хан, унь, хаалга, тооны хэмжээг хооронд нь уялдуулах болжээ. Ингэхдээ гэрийн үндсэн хэмжээний нэгэнд 4 мухар тохой 1 сум буюу 146 см-ийг нэгж болгон аваад хаалганы жаасны өндрийг тогтоожээ. Гэрийн өндрийг харьцангуйгаар тогтоохдоо багны өндөр дээр тооны өндрийг нэмсэн хэмжээ 6 үзүүр тохой 1 сум буюу 258 см байхаар тооцоолжээ. Тухайлбал өнний уртыг тогтоохдоо тооны радиус ба хаалганы өндрийн хагасыг 3 дахин авсантай тэнцэг хэмжээ болох 6 тохой 1 төө 1 4 буюу 220 см байхаар тохируулж байжээ. Ийхүү өнөөгийн Монгол гэрийн хийц хэмжээ харьцаа үүссэн төвтэй. Гэрийн үндсэн хэлбэр төрхийг үүсгэдэг гэрийн модны бүрэлдэхүүн хэсгүүдийг танилцуулъя. Хан нь гэрийн биеийг бүтээж тоон өнийг төшиж барилдаг бөгөөд гэрийн бүх хөндийн хүчийг тэгшмээр тулдаг. Ханын дээд талын сэрвгээр ацнуудыг ханын толгой гэдэг. Ханын толгой дээр үн тухаж сагалдарладаг. Бага хан 12-оос 13, их хан 14-өөс 15 толгойтой байдаг. Мөн нэг ханыг нөгөө хантай нь холбож угсрахыг ханын ам нийлүүлэх гэнэ.
Ханы доод захын атснуудыг шир гэн. Өнөө нь Монгол гэрийн чэйжэн бий болж дээший тооныг өргөн доошоо ханыг тэлж дээрээ бүрээсийг өргөн гэрийн бүхэл жиг тэмцэлдэг. Үнийг бургас, улаас, гацуур, нарс, шинс, өвч зэрэг модоор хийдэг. Гэр барихдаа үнийн бүдүүн талыг нь төрүүлгээ харуулсан нарийн үзүүрийг нь хойш нь хандуулан тавьдаг. Үнийг ханын толгойд бүхлэх зориулт бүхий унах даагны дэлхийг нэгтгэж томсон нарийн дээсэн шидмэсийг үнний улаан сүүсэн гоцоог сагалдрах гэнэ. Тооныг ертөнц сансрын хүрд хорол хэмээн бэлгшээж барих, буулгах, нүүж зөөхтэй ачаа тэргэн дээр тавьдаг заншилтай. Монгол гэрийн тоон улаан, улбар өнгөтэй байдаг нь нарны бэлэгдэл Манданбаатар хувцастай. Гэрийн тоонын дээгүүр алхах гişгийг цээрэлдэг нь тооны гэрийн толгой тэргүүн хэмээн үздэгтэй холбоотой. Чахтаг. Гэрийн чахтаг нь тооны голоос унжуулж гэрийн зүүн талын 7 өнөнд амыг өөднө мухрыг үүд рүү харуулсан хоньны ходоод нэлбэртээ авчулдаг 3 алт дээсэн хочлон юм. Жагтгыг буурын зогдроор томдог бөгөөд салхишуурхдоо доош нь татаж хүнд юм дүүжлэх юм уу салхины чигт гадалдаг. Хаалга. Гэрийн хаалга хантай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг даадаг. Монгол гэрийн хаалга айлын буян шиг сайн мууг заглах, ерөөл, ол замыг гарлаг болгон замхруулахаас хамгаалж ашиж тогтоох үүрэгтэй. Иймд хаалгаас авах, хөшөглөж онгойлох, дотгоор шагаах, босгон дээр гიშгэх, хаалгаа онгорхоо их зэргийг цээрэлдэг. Баг нь Монгол гэрийн тооныг тулсан толгуур модыг багна гэв. Багны өндөр нь гэрийн их бие өндрийг тодорхойлж бүх бүтцийг хөдөлгөөнгүй байлгаж хэв янзыг алдагдуулахгүй удаан байх үүрэгтэй. Баг нь нэр хүний бэлэгдэлтэй бөгөөд түшиг, тулгуур, ноён нуруу гэсэн утгыг илэрхийлдэг учраас монголчуудын дээдлэн шүтдэг шүтээний нэг юм. Гэрийн багныг налах, түших, тэврэх болон алдлах зэргийг цээрэлдэг. Учир нь сүнс зайлж зовлон өрнө гэж үздэг. Гэрийн дулааныг хадгалах үүрэгтэй гэрийн эсгийн эдлүүдийг харцгаая. Монгол гэрийн ханыг нөмөргөн бүтээх эсхий бүрээсийг туурга гэнэ. Туурганы дээд захыг хоолой гэдэг. Энэ хоолойд хоорондоо 25-30 см зайтай нүх гаргаж, дээс оруулан чангалж, хоолоогоо сунгаж, тэнэлгэх боломжтой болгодог. Туурганы доод захыг хормой гэдэг. Дээвэр. Үнийг бүрхэж гэр дулаалах зорилттой хоолой хормой бүхий эсгийн бүрээсийг дээвэр гэнэ. Гэрийн дээвэр 3-4 давхар бөгөөд өвөр, ар гэсэн 2 хэсэгтэй байдаг. Дээвэр нь олон осортой ба шигшиг хэмээх осрыг ханы ширээс уйдаг. Урагш дардаг 2 осор, хойш дардаг 2 хос осортой. Эдгээр осрууд нь дээврийг салхинд дэрвүүлэхгүй салхич аврыг хааж гэрийг дулаа байлгадаг. Үрх бол тоонд гэрийн тэнгэр тэр айлыг харж манд яваа хаан төрийн бэлэгдэл юм. 13 жил орсон эрэгтэй хүүхдээр гэрийн өрх тавилдаг заншил түгээмэл. Мөн гэрээ буулгахдаа хамгийн түрүүнд өрхөө авч үний хөлөөс зайдуу тавьж дээгүүр нь алхаж гიშгийг цээрэлдэг. Бидний бэлтгэсэн кино танд багт гисэн мэдлэг мэдээлэл олгосон гэдэгт бид итгэжтэй байна. Монгол гэрийг ярихаар бол түүний бүтэц ялангуяа модны тухай авч үзэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм л да. Монгол гэрийг маань модон гэргээс нийлэгдэж бас байдаг гэсэн. Яг тийм ба. Эрт дээр үйл Монгол гэрээ зөвхөн модоор хийдэг байсны улмаас модон гэр гэж нэрдэг байсан гэсэн. Харин хожим эсхий орж ирснээр эсхий туурхнууд гэдэг нэр томьёо өгч эсхийг үүсгэн гэсэн. Гэрээ мод нь уян тоон хан хаалга гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг байгаа. За ингээд модныхаа сурал хэсэгтэй хаалгагдъя. Сайн байцгаана уу? Би судалгааны багийн сонсогч Чинсанчир байна. Манай төслийн багийнхан Монгол Төмөл сургуулийн гэр төслийн үйл ажиллагааг та бүхэн хүргэж байгаа байлээ. Хүнийг арга эсгүүгээр төсөөлж болдгоо шиг Монгол гэрийг модон их биегээр төсөөлж болохгүй. Тэгвэл Монгол Төмөл сургуулийн модны төслийнхэн Монгол гэрийн арга эс болсон модон эвлэлийг өөрсдийн гараар хийж бүтээж байна. Одоо төслийн үйл ажиллагаатай танилцгаая. За одоо төслийн багийн гишүүнтэй уулзъя. Өөрийгөө танилцуулахгүй юу?
Самнаа намайг бүрүүгээр тэгдэг Монгол Түмэн сургуулийн 10 анги сурлаа. Монгол гэрэл төсөлт хичээлийн Монгол гэрээ өнийг хийхэд хэсэг хамаарч байгаа. Өмнө нь модоор их ямар нэгэн зүйлийн туршлага байгаа юу? Өмнө нь модоор ямар нэгэн зүйл хийж байгаагүй. Гэхдээ Монгол гэрийн мод хийж байгааг өвөө эмээгээс харж ирсэн. Уул нь их амархан юм санагдчихсэн чи одоо яг өөрөө хийсэн чи хэцүү юм лээ. Өнийг одоо яаж хийхийг одоо тайлбарлаж өгөөч. За өнийг бол хэцүү байсан. Эхлээд дөрвөн үнцгтээс саваа хэлбэрийн модыг харуулж нийт уртын 70 ойрцоогоо нийт уртын 70%-ийг нь бөөрөнхий болгоод үзэг хэсгийг нь баг зэрэг нарийсгсаар Монгол гэрийн тооны хүнд багт хэмжээтэй болгоно. Тэгээд цоолтураар сүүл хэсгийг нь цоолоод уяа оруулж Монгол гэрийн хан бүхэлдэхэд болон болгоно. Хамгийн сүүлд нь унаа будаал болгоно. Баярлалаа. Одоо бид модон хийцийн төслийн өдөртөгч Ган Бацгчтай уулзахаар ирээд байна. Сайн ногшаа. За сайн. Та модны төслийн өдөрж байгаа юм байна л да. Энэ төсөлд хэдэн сурагч яг юу хийж байгаа вэ? Энэ төсөлд болохоор нийт нэг 20 гаруй сурагчид оролцож байна. За тэгээ Монгол гэрийн хийц, бүтэц тэгээ бүх юмыг хийж оролцож байна да хүр тэрэг гээл. Та бид бүхэнд одоо энэ Монгол гэрийг барих дарааллыг зааж өгөөч. Монгол гэрийн дараалал нь болохоор эхлээд одоо ханаад тойруулж дугуйлаа дараа хаалгаа боож баглаад тэгээд тоондоо барган нэдрээ хүлээд тэгээд тооноо босгоод өнөө хийгээд ерөнхийдөө ингэж Монгол гэрээ бүтэц босч ирдэг байгаа. Баярлалаа. За сурагчдад чинь сажигтай баярлалаа. Гэрээ бүрдүүлэхний гол зүйл нь бодноос гадна бас эсгий шүү дээ. Эсгийгөө Монгол гэхээр ерөөсөө толгойд боож ирэхгүй маа. Эсгий бол 3 үнцээсээс бүрдэнэ. За нэгт нь болохоор өөрх, хоёрт нь дээвэр, гуравт нь тор ордог байгаа. За тэгвэл хоёулаа Монгол гэрийг оюутлын багт ажиллаж буй сурагчдаа ануучтайгаа холбогдъё. Далай цагаан дээвэртэй, даргар цагаан туургатай, хочлон ялгсан бүслүүртэй, тагнаа ширээстэй үүдтэй, угуул ширээстэй өргөтэй, цүм бүрэн түүнийг билаяа. Сайн байцгааны үзэгчдээ би сурлагч Ануучин байна. Одоо бид нэр оюутлын багийнхантай уулзахаар ирээд байна. Эртээр үеэс Монгол эмэгтэйчүүд бүхий л эсгийн эдлэлийг өөрийн гараар урлаж ирсэн билээ. Үүнийг орчин үеийн хөөхөй залуучууд бид нэр Ахмад үеэсээ өвлөн авч, өргөжлүүлэн хойч үедээ зааж сургах залгамж холбоо билээ. За бүгдээрээ гэр төслийн оюутал багийн үйлчин охидын ажилтай орж танилцъя. Энд нам гүн байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Манай охид үйлээ орлоод өг солих завгүй байна. Энэ төсөлд 9-11 дугаар ангийн сурагчид оролцож байна. За тэнд туураг гойж байна. Энд өрх, энд шүрдэг, энд хаалга, энд олбог ширж байна. За эхлээд туураг гойж байгаа инх тартайгаа уулзцгаая. Сайн байна инх тараа. Сайн байна. Оюутал дотор олон төрлөд нь штэ. Одоо шиглэх, шахлах, зэглэх гэх мэт. Чи туураг оёхдоо ямар төрлөөр ойж байна? Би тургаа оёхдоо хөөрдөх, танах, зэглэх гэсэн 3 оюутлаар ойж байгаа. Тэр 3 оюутлын ялгааг манай үзэгчдэд хэлээд өгөөч. За хөөрдөж оюунууд нь болохоор туургнуудынхаа амсруудыг бүгдийг битүүлж ойж байгаа. Тэгээд танах гэдэг болохоор одоо танж ойж байгаа нь болохоор туурга ингэж бөөрийнхээ хэлбэрт оруулж, дугуй хэлбэрт оруулж ойж байгаа. Тэгээд зэглэх гэдэг нь болохоор жоохон гоёо маягаар
ойж байгаа. Гоёо маягийн л ойдл. За чи өмнө эсгийн хэллээр юм ойж байсан уу? Үгүй. Яагаад туурыг ойхоо заавал эсгийн хэрэгэлт юм бол тэрний гол онцлог давуу талыг хэлээд өгөөч. Эсгийн өөрөө нэгт айгу бүх бат материал тэгээд дулааныг сайн хадгална. Тэгээд ер нь дээр үеэс эсгээр ойж исэн яа тэгвэл монголчууд мал сүргээс эсгийг авч болдог. Тийм учраас эсгийн айгу гэр ярихад тохиромжтой одоо материалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За албаг ойж байгаа охтуудаа очие. Сайн бацхан охтуудаа. За энэрэсээ асуулт асууя. За энэ маш жижигэн мөртлөө маш их ойлтой юм шиг байх юм. Энийг ойход маш хэцүү байсан байхаа. Та нар энийг дуустал ойход хэрэг хугацаа зарцуулсан бэ? Албыг ойход бол ингээд нийт 3 оролцож байгаа. За энэ болохоор 2 хоног ингээд баг 3 цагийн турш орсон. Ингээд бодохоор баг 9 цаг ингэж ойж ийм төсөөллийн шатандаа ингэж ороод байгаа юм аа. Энэ хэсгийг өөрөө маш их цуцаан юм байна. Тэгээ ойход маш хэцүү байсан баг. Чамд ямар хүндрэлтэй юм байсан бэ? Энэ албыг ойход энэ эсхийн маань өөр ингэж харахад маш цуцаан харагдаж байгаа. Тиймээс ийшээ зүүн орж өгөхгүйгээр одоо ингэж маш их хүч шаардж байсан болохоор энэ их бэрхшээлтэй байсан. Мөн нөгөө утас нь маш бүдүүн болохоор зүүнийхээ ингэ нөхрөө сүлбэхэд аягүй хэцүү байсан. За тэгээ. За баярлаа. Амжилт хүсье охтодаа. Энэ нэг зүйл миний анхаарлыг маш их татаж байна. Энэ болохоор эсгийн хаалган дээр хээ зэглэсэн байна. Одоо энэ утга учрыг хамтдаа сонирхъя. Сайн мэцхан охтоо. Сайн уу. Энэ ямар гоё хээ вэ? Энэ ямар нэртэй хээ юм бол? За энэ бол үлзий хээ байгаа. За яагаад заавал хаалган дээрээ үлзий хээ зэглэсэн юм бол? Ерөнхийдөө үлзий хээний ач холбогдол их гүн гүнзгий байдаг. Тэгээд үлзий хээ нь болохоор альва улс үндэстэн ард түмний дотроо үнэн самангу гаднаасаа дайсагнах хатааж өтөөгүй үн мөх аз жаргалтайгаар амьдрахын бэлэг тэмдэг болдог учраас энэ хээг сонгосон. За баярлалаа. Амжилт хүсье. За одоо энэ төслийг үтсэж байгаа амар цагаал багштайгаа уулзъя. Та нар яаж л ямар шатан дээр явж байна? Бидний ажлын дуус шатанд явж байна. Одоо яг хамгийн сүүлд одоо охтууд маань өрхөө зээглээд дуусчихна. За ширдэг албаны охтууд маань ерөнхийдөө ширээд дууслаа. За энэ төслийн хүрээнд охтууд чинь юу хийж сурсан бэ? Олон зүйлийг хийж сурлаа манай охтууд. За тухайлбал өрх дээвэр туурга оёж зээглэж сурлаа. Хөвөрдөж оёж сурлаа. Туурга танааж эсгэж оёж сурлаа. Ширдэг албаг ширж сурлаа. Хаалга үдээ хээж үлзийхээ атгаж сурлаа. За тоочод байвал олон зүйл байна. За таны зааж өгсөн зүйлийг охтууд чинь хэр хурдан сурч байна? Манай охтууд маань ер нь их чадварлаг шүү. Мундаг сурлаа. Ер нь өмнө эсгийн туургаар ийм оёж үзээгүй хүүхдүүд маань гэхэд маш хурдан богино хугацаанд амжилтаа сурлаа. Ер нь охтууд маань их уран их сэтгэл гаргаж чин сэтгэлээсээ бас их өөрснөө сонирхолтой хөтлөгдөж маш хурдан хугацаанд олон зүйлийг оёж сурсан. Охтуудтай их баярлаа энэ ташинд. За баярлаа. Та бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа мужаа. Хоёулаа Монгол гэрийнхаа бүх бүтэц бүрэлдэхүүнсгүүдтэй танилцуулж баснаа шүү дээ. Өмнө хэлсэнчлэн Монгол гэр маань малчин монголчуудын гол хэрэгцээрээс гадна бас Монголын томоохон нэг өв сан шүү дээ. За тэгвэл хоёулаа үзэгчдээ соёллоос мэдээлэл олгоё. Монгол гэрийн бүтэц загвараас гадна Монгол гэрийн маань магтаж дуусан магтаал одоо ерөө шүлэг зэрэг маш олон байт юм байлээ. Мэдээж магталгүй яах вэ? Бидний Чингис гэж омгчдагтай адилхан Монгол гэр маань ч гэсэн бидний нэг бахархаа шүү дээ. За тэгвэл хөгжмийн төслийнхэн дээр ажиллаж байгаа сурвалжлагч төвшин сайхантайгаа холбогдъё. Монголчууд эрт үеэс шинэ гэрд нөөцлийнхаа дараа хэрүүл тэмцэлгийн өвчин цавлангийн сайн хуйн бэлтгэл болгож 23-ын ая өргөн гэрийнхаа зургийг үргээдэг байсан байна. Монгол Хүмүүсийн сургуулийн сурагчид маань энэхүү ажлыг та бүхэнд харуулахаар 23-ын тоглолтод бэлдэж байна. Одоо цэцгийн багийн гишүүнтэй уулзъя.
За сайн байна уу, та бидэнд өөрийгөө танилцуулаач. Би Монгол Хүмүүлийн 9 ангийн сурагч Агиман. За тэгэхээр та хэр удаан морин хураар хичээлж байгаа вэ? Би Монгол Хүмүүлийн сургуульд анх 9-т хүрч ирээд 9 сарын 1-ээс эхлэн морин хур сурч эхэлсэн. Тэгэхээр морин хуур сурснаар танд ямар сэтгэл төрж байна вэ? Ямар хөө мэдрэмж төрдөг вэ? Ингээд морин хураа тоглоод иж хаад. Хиндэж бол надад аюу хэцүү санагдсан. Сүүл рүү морин хурандаа тасаж эхэлсэн. Тэгэл ер нь ингээд морин хуртаа ингээ хамт байна гэхлээр нэг л гоё санагдал. Морин хураа аваад үсээл тиймэрэл. Тэгэхээр та төслийнхаа багийн гишүүдийн талаар ярилцааш. Одоогийн байдлаар хэдэн хүүхэд хамт морин хураар хичээлж байна? Одоогийн байдлаар 16 хүүхэд морин хураар хичээлж байгаа. Тэгээд 16-тай нэгсэн татнээс болж чадаагүй ч гэсэн болно гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд та яг одоо хэдэн ая сурав? Одоо морин хуур сурснаар та ер нь юу ойлгож авав? Төслийн хүрээнд бид нэр 3 ая сурж байгаа. Тэгээд миний тэгээ мэдтгөө Монгол ардын данууд аягүй олон байд юм билээ. Тэдний сурж байгаа гэж бодлоо. Бас эцэг эхчүүдтэй үзүүлнэ гэхлээр догтлоод сандраад эсвэл баярлал. Тэгэлгүй яг хаа. Тэгэхээр танай цааш тийм ингээ бэлтгэлж амжилт хүсье. Тэгээд маш сайхан тоглолтыг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа. Та бүхэнд өнгөц сая 9 ангийн сурагч Агимат уулзлаа. Харин одоо та бүхэнд морин хурын талаар бэлтгэн мэдээлэл олгохын тулд Монгол Хүмүүст сургуулийн дуу хөгжмийн багш Эрдэнэттэй уулзлаа. Сэмэношаа Монгол үндэсний хөгжим болох морин хур бусад хөгжмийн зэвсгүүдээс юугаараа онцлог, юугаараа даваа талтай юм бол? За манай Монголын морин хур хөгжим бол их эрдэнэ дээрээс одоо үүсэл түүхтэй. Манай Монголын үндэсний хөгжим байгаа юм. Монгол хөгжим бусад хөгжмөөс ялгаатай, Европын орнуудын хөгжмүүдээс ялгаатай тал нэг байвал одоо Монгол морин хурыг амьд хөгжим гэж ярьдаг. За энэ явгаар амьд хөгжим, сүнслэг хөгжим гэж яриад байгаа учраас нь болохоор одоо яг давхиж байгаа мориныхоо сүүлээр одоо хийдэгтэй энэ одоо амьд хөгжим гэж яригддаг. За морин хуур бол одоо 13 дугаар зууны үеэс одоо үүсэлт одоо түүхэнд одоо морин хуур одоо тэмдэглэж эхэлсэн боловч яг хүннүү бүр эртээр үеэс угаас Монгол орн, Монгол улс гэж байхад л одоо морин хуур зөв байсан гэдэг нь бол одоо судлаач нар одоо ярьдаг. Европ хөгжмүүд бол 1600 оноос эхлээд хийсэн байдаг. Хийл, бэлэнчийлээд хийгээд ингээд зохиос эзэнтэй байдаг бол морин хуурууд хийсэн байхгүй. Ерөөсөн Монголын хөгжмөл гэдгээрээ л одоо Монголын ард түмний ганц том бүтээл юм л да. За морин хуурын одоо нэг онцлог нь болохоор 2 завцтай. Тэр 2 завцаараа бол одоо хийл хөгжим, бэлэнчийл хөгжим тоглох ямар л зохиолыг тоглох боломжтойгоор тийм одоо дэлхийд одоо ганц гайхаж байна да. Тэгэхээр зарим хүмүүс морин хурыг амтай гэлцдэг. Тоглохгүй үед бол бүр танихын аргагүй дуурдаг гэж хэлхэнж байдаг. Энэ үнэн болов уу? Тэгдэггүй байх. Энэ чинь хөглөхгүйгээр дуурахгүйгээр байгаа л улам ингээл дуугүй болоод одоо энэ чинь дээр үед чинь нөгөө энэ юугаар хийдгээс арьсаар хийдгээс юм. Тэр арьс нь болохоор бүр ингээд өрчигээд орж байгаа бүр ингээд дуурахгүй дээр хөг орохгүй ингээл ямар ч одоо амьгүй болоод эхэлдэг. Тэгэхээр байнга энэ чинь одоо хөглж дуургаж ингэж байвал улмол хүүгэн тогтно, хүүгэн дуу нь одоо сайжирна. Тоглох тусам сайжирдаг. Энэ бол одоо үнэн баг. Тэгдэг өнгөж баг. Тэгэхээр Монгол гэрт морин хурыг залах ямар нэгэн ёсон байдаг юм болов? За яг ёслог бол одоо монголчууд бол морин хурыг хамгийн одоо дээд хүндэлдэг. Тийм учраас гэртээ одоо хоймортоо гэдэг хамгийн хүндэтгэлийн газар та бурхныхаа хажуудтай гэдэг юм уу хамгийн тэр айл хамгийн хүнддэг гэсэн газар одоо морин хураа байрлуулдаг. За гаднаас ямар нэгэн зочид юм уу тэр айлд ирэхэд бол тэр хуурыг тоглож чаддаг усуд бол аваад хөглөөд одоо ерөөл төөл хайлаад тэгээд ингээд дуургаад тоглож чаддаг зочид ирвэл одоо тэр морин хуурд заавал одоо мөргөөж ингээд морин хуурд гар хурж ингээд адис авах гэж нэг одоо заавал тийм хүндэтгэлтэй тэгж ханддаг байсан морин хуурд. За тэгвэл морин хур маань яхаа аргагүй сайхан хөгжим юм байна. Тэгэхээр морин хурын олонд танигдсан сайхан одоо аянууд юу байдаг бол та жишээ дурдаач. Манай Монголын морин хур зориулсан томт гоё бүтээлүүд байгаа л да. Одоо Мантгацсан хатан киноны хөгжим хөтөл одоо тэр морин хур
ихэнх нь одоо бүтээсэн манай жанцсан ороод мундаг төгсön зохиосон гэдэг мөн сэтгэл зингсэн гой эхлээ их шигт нутаг за хинтээ өндөр уулан тэгээд энэ морин урдцоо зориулсан гойго зохиолууд бий л дээ. Юу тэгэхээр таны хөгжмийн төсөл одоо эдгээр гоё хаягнуудаас одоо тоглох уу? За манайх болохоор зэрэг морин уурд чинь Монголын морил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөв морин зориулсан дэлхийд Японд одоо хаач гэдэг хүн болго ойлгодог нэг том зохиол байдаг л да үүлэн бор гэдэг. Энийг манай хүүхдэд одоо энэ төслийн хүрээнд одоо сургууль хийгээд бэлтгэл хийгээд байж байна. Энийг тоглоно. Үүлэн бор гэж зохиолыг тоглоно. За баярлалаа. Ярилцлаа гэсэн танд баярлалаа. Сонирхолтой мэдээлэл үзэгчд маань өгсөн баярлалаа. Урлаг гэж ярихаар урлагийн маань нэг томоохон салбарын жүжиг шүү дээ. Тийм учраас манай төслүүдийн жүжиг тэрхүүлснийхаа тайлан бид энийг төрөлхийн дараа үзнэ. За төслийнхаа тайлан бэлдээ завгүй байгаа жүжигийн багийнхан дээр манай сурвалжийг танхилаа хийсэн байгаа. Ингээд танхилаантай холбогдъё. Цоноо эрхэм мөндөд үзэгчдээ би та бүхэндээ нэг киноны хэсгийг үзүүлье. Та дэлгэсний доод болон руу анхаарлаа хандуулна. Сайн миний үзүүлсэн үзэгдэл бол та бүхний сайн мэдэх Бошгогийн үлгэр киноны хэсэг байлаа. Анх Монгол гэр үүсэн цагаас хойш монголчууд Монгол гэрийн давуу талыг зураг, жүжиг болон кино урлагтаа багтааж харуулсаар ирсэн. Үүндээ ч адил манай Монгол Тэмүүл сургуулийн сурагчид жүжигсэн тоглолт бийдэж байна. Үүнтэй наар танилцгаая. За сайн байна уу та? Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач. Намайг Сирот гэдэг Монгол Тэмүүл сургуулийн 11-ийн Б анги сурагч. Та энэ тоглолтод яг ямар дүрээр тоглож байгаа вэ? Би жирийн нэг Монгол айлын хүүхдийн дүр тоглож байгаа. За энэ жүжигийг хийхэд одоо бэлтгэл ажил нь яг ямар шатнд авж байна? За бид нар одоо тийм жүжиглэлтэнд хэрэглэх материалуудаа бүгдийг бэлтжээд одоо тэгээд тайзан дээр туршиж үзэх маягийн юмаа бэлтэж эхэлж байна. За та бидэнд жүжигийнхаа тухай ярьж өгөөч. За манай жүжиг нь болохоор жирийн нэг Монгол айлын хүүхэд Монгол Тэмүүл сургууль сураад олон улсын боловсрол эзэмшээд тэгээд гадаадын дэлхийд нэртэй Кембриж гэсэн сургууль сураад буцаад Монголдо ирээд тэгээд Монгол улсаа хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа. Тийм тухай. За энэ жүжигийг хийхэд одоо бас сайхан таал бас бэрхшээлтэй таал гэж байсан л ах. За тэгээ та бидэнд хэлээч. За давуу тал айгуу тийм биднээс усан сайн тал гэвэл бид нар ямарваа нэг юм ингээд үйл хөдлөлөөрөө илэрхийлж чаддаг болсон. Энэ бол бидний хувьд маш том давуу тал. Бэрхшээлтэй тал гэвэл бид нар өмнө хийжээш нэг ийм юм хийж үзээгүй. Яалгаар бид нар түнхээр их туслах татж байгаа. За та өмнө нь ер нь ямар кино ч юм уу жүжиг тоглож байсан уу? Нилээд удаа тоглож байсан. За тань цаг таваад зарцуулсан танд баярлалаа. Та бүхэн амжилтсэ. За чамд ч их баярлалаа. Та бүхний амжилт хүсье. За баярлалаа.
хэмжээд даслаа. Үзэгчд маань Монгол гэрийн үүх түүх соёлоос хавлаад зан заншил, уран хийцийн талаар өргөн дэлгэх ойлголттой болсон баха. Ингээд манай нэвтрүүлгийг бүтээхэд гар бие оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд та бүхэндээ сонирхолтой баримтыг санагдуулъя. Хэрвээ дэлхий дээр 100 хүн амьдардаг байсан бол түүний 50 нэрхтээ 50 нэмэгтэй байх ажээ. Харин насны ангиллын хувьд тгээс 14 насныхан 26, 15-аас 64 насныхан 66, 65 ба түүнээс дээш насныхан 8 байх ажээ. Хэрвээ дэлхий дээр 100 хүн амьдардаг байсан бол Хятад 12, Испани 5, Англи 5, Араб 3, Хинди 3 зэрэг хэл эдгээр хүмүүсийн төрөлх хэлэнд байх байсан бол үлдсэн 72 нь бусад хэлээр ярих байсан. Хэрвээ дэлхий дээр 100 хүн амьдардаг байсан бол 51 метрополитен хотно үлдсэн 49 хөдөө цэцгээр амьдрах байжээ. Хэрвээ дэлхий дээр 100 хүн амьдардаг байсан бол Христийн шашныг 33, Лалын шашныг 22, Хинди шашныг 14, Буддын шашныг 7 хүн шүтэж байхад харин өөр шашны үзэл сурталыг дэмжигч нь 12, харин шашин шүтлэггүй 12 хүн байх байсан. Хэрвээ дэлхий дээр 100 хүн амьдардаг байсан бол тэдний 75 нь гар утас хэрэглэдэг, харин 30 нь интернет хэрэглэдэг, 22 нь хувийн болон гэртээ компьютертэй байх ажээ. Хэрвээ дэлхийд 100 хүн амьдардаг байсан бол Азид 60, Африкт 15, Европт 11, Латин Америк болон Карибын тэнгисийн орчимд 9, Хойд Америкт 9 хүн амьдарч байжээ. Харин бичиг үсэг тайлагдсан байлаар тайлагдсан 83, харин үлдсэн 17 нь бичиг үсэг тайлагддаг байна.